Сайн байцгаана уу үзэгчдээ 90 9-ийн мен та бүхэнд нэгэн сонирхолтой сурвалжлагыг хүргэх гэж байна. Манай сурвалжлах баг Монголыг дэлхийд гаргана урайтай #брендийн үйлдвэр дээр ирээд байна. Энд Монгол малын арьсыг цүнх болгон үйлдвэрлэж Япон улс руу экспортлдог компани юм. Тэгээд бидний яг нөгөө анх үүсгэн байгуулахдаа одоо гаргаж ирсэн одоо зорилго гэх юм уу тий даалгавар маань ерөнхийдөө бол Монголыг дэлхийд таниулах, Монголыг юу гэмдэ Монголд аж үйлдвэрлэл бий болгох гэсэн зорилготой байсан. Тэгээд одоо Монголд Монгол одоо ажилчдаар тий Монгол одоо материалын хэрэглүүлээд ингэ бүтээгдэхүүн үйлдвэрлээд дэлхийд Монгол гэсэн нэрээр нь гаргаж явж байгаа. Тийм учраас тэгээ одоо ч гэсэн гаргаж байгаа цаашдаа ч гэсэн энийг үргэлжлүүлээд явна гэж боддог. Гэхдээ гол зорилго нь нэг Монголыг хөгжүүлэх, Монголын баялаг байх ёстой. Тэгээд янз янзын цагаан эднээс ахуулаад үзээд нэгэд тэр үед одоо нэг өдөр бид нэр одоо найзуудаараа тэрэлж яваад За эхлээд яагаад Монголыг дэлхийд гаргана вэ гэсэн бэ гэхээр одоо #үүсгэн байгуулах төвийн эхлэлтэй ер нь бол холбогдож эхэлнэ. Яагаад тэгж утсан бэ гэхээр анх удаа ингээд хөдөө явж байгаад ингээд малын арьс ингээд өнгөтцөө ингээд зүгээр хог дээр хаягдж байгаа байдалтай бол таарч исэн. Тэгээд тэрийг хараад Монголын одоо арьс нь уул нь ингээд шинж чанарын хувьд маш их дэлхийд өрсөлдөх чанартай бүтээгдэхүүн юм а гэдгийг мэдсэн учраас яагаад одоо дэлхийд гаргаж болохгүй гэсэн одоо бодолтойгоор зорилгоо болгосон. Тэгээд чадамжтай гэж харж байгаа Монголын арьсыг бол тэгээд тэрэлжид хонь авсан замдаа хонхор дээрээс хонь аваад тэгээд хоньоо гаргачаад гаргаж өгсөн хүн маань арьсыг ингээд гэрээ хаяар шидсэн байхгүй. Тэгсэн чинь надаас асуугаад равжаа нэг юм асууя гэдээ очсон чинь энэ арьсыг ингээд яагаад хайж байгаа юм бэ? Энийг ингээд зарж болдгоо юм гэсэн чинь зарж болно. Гэхдээ наад чинь нөр тэр үед энийг 1500-аас 1000 төгрөгийн хооронд наалгад худалдаж авч ирсэн байхгүй. Тэгээд үгүй энэгээр ямар нэгэн төрөв чигээ зарах юм бол хоньноос баг үнэтэй зарна штэ. Бид нар тэгэхэд нэг хоньноос 120 мянган төгрөг авсан. Хоньноос үнэтэй зарна штэ. Энэ баялгийг ингэж хайж болохгүй штэ. Яагаад ингэж юм бэ? Монгол үнэхээр тийм хаягд юм уу гэд. Тэгээ боцохтаа налаахын нөгөө арьс шир худалдаж авдаг газраар ороод үзээд тэгээд өөр аягийг сонирхоод аягийг судлаад тэгэл анх арьсан дээр эцсийн зорилго нь ер нь бол арьсыг одоо дэлхийн брэнд болгоё, Монголын имийг одоо ашиглаж явж тогтож ирсэн. Анхны санаа нь бол миний мэдхээр Японд бол айгүй хямдхан борлуулдаг. Яагаад гэвэл шууд хэрэглэгчдийн гар дээр очдог. Манайх ерөнхийдөө онлайн шапаар борлуулад тэгээд бүх хэрэглэгчд рүүгээ хүргэлтээр очдог байгаа юм Монголоос очоод. Тэгээ энэ бол хүмүүсээс сэтгэл ярьдаг захианууд явуулдаг. Одоо ингээд бид нэр сарын экспортоо хийгээд явуулна. Зөвхөн эндээ очисны дараа бид нар лөө байнгын захиа бичдэг, мэйл бичдэг. Тийм байна. Манайх бол Японд нэг сар худалдаж авсны дараа нэг сар тэр хүмүүс маань ашиглаад өөрт нь таалагдахгүй байсан ч болно. Таалагдахгүй альсгүй бол ямар нэгэн алдаа гарсан ч юм уу, ямар нэгэн шархсаар болсон урагдсан зүйл ах юм бол 100% үнэгүй сольж өгч өгнө гэсэн одоо дүрмтэй байдаг байхгүй юу. Ерөнхийдөө 5 шаттай амжилтаар явдаг. За 1-р эсгүүр, 2-р гар ажиллагаа, 3-р угсралт, 4-р цэвэрлэгээ, 5-т шалгалт гэсэн 5 дамжлагтай үйлдвэр маань явдаг. Угсаа бүх юмнууд нь болохоор нэг дамжлагаар явдаг байхгүй юу? Нэг бүрчлэн. Тэгээд хамгийн ихнийх нь болохоор нэг эсгүүрээс эхлээл бүх дуусан сүүлийн оёдлын утас шатаалт хүртэл нь явагддаг байгаа.
За арьсаа авах газар олчлоо. За ямар ч хинээр хийх үед эхэлж ирсэн. Тэгээд нэг ширхэг төрөвч гаргаад нэг цөнх бариад энийг хийлгэж үзмээр байна гэд ер нь бол явсан. Тэгээд явж агаад одоо нэг арьсан бүтээгдэхүүн хийдэг байсан ах эгч хоёр байдیں۔ Эхнэр нөхөр хоёр. Тэр хоёр хүнийг олоод тэгээд тэр хоёр хүн маань анх хоёр ажилчтай байсан. Тэгээд тэр хоёр ажилчнаас завгрыг гаргаад тэгээд ер нь бол нэг цэнхэндээ бараг нэгээс 2 жил ажилласан. Ягаад гэвэл хийгээд Япон руу явбал ямар нэг асуудал гарна. Хүнд байна чиг найзгүй бол үнэр өнөртж яах нэг найзгүй бол ер нь бол завгар нь болохгүй байх нэг ойдл нь муухай гэж тэр маягаар зөндөө асуудал гараад тэгээд бид нэр Япон дэлхийн том брэндийн цүнхнүүдийг авчираад задлж үзээд судалгаа хийжсэн. Тэгээд нэг нэгээр нь засаар нэг нэгээр нь зассаар байгаа л бараг жил хагасын дараа анхныхан одоо энэ цүнхийг гаргаж аваад манайх нь бол 6 төрлийн цүнх үйлдвэрлэдэг. За хамгийн жижигхэн за энэ загвар бол поч буюу жижиг загвар. За энэ дотор одоо хүмүүс юу хийдэг вэ гэхээр цэнэглэгчээ ч юм уу ноутбукнийхээ цэнэглэгчийг ер нь бол жижиг зүйлүүдээ бол энэ дотор хийдэг. За ингээд энэ бол дотор талаас нь нэг юм. За энэ маань за энэ болохоор эрэгтэй гар цүнх. За энд болохоор хичвчээж авч болно, уцаа, түлхүрээ тий жижиг дэлхүүд ер нь бол байнгын гарт бариад явахад өвтэйхэн юм зүйл байгаа. За энэ цүнх маань бөөрнхийн үргүч гэж бид нэрлэдэг. За энэ нь болохоор ерөнхийдөө за энэ нь болохоор одоо хичээл сургуулаач үрсэн болно. Ер нь бол Япон хүмүүс эрэгтэй эмэгтэйг бол минимал стил гэж ярьдаг. Эрэгтэй эмэгтэйг ер нь бол барьдаг байгаа. За энэ цүнх маань ингээд урталтаа нэг цэглэнд грамматай. За дотор талаас харах юм бол энэ ноутбук хийх энэ хэсэг байна. За Загвар нэ дөрвөлч. Тий. Энэ болохоор бараг эсрэг загвар, дөрвөлжин загвар. За энэ нь болохоор ер нь бол бизнес одоо бизнес хийдэг том бичгээр нь давж өгдөг ч юм уу тиймэрхүү хүмүүс ер нь бол эвтэйхэн. За уртлын хэсэгт бол ингээд ийм том карматай, гарын хэсэгтээ томонгой. За ингээд нөтнийх бас адилхан. За тэгээд Японд бол эрэгтэй хүн ч гэсэн барьдаг. Тий. Одоо манай Монголд бол яг ингээд харахаар эмэгтэй цүнх байгаа авчиг. Ер нь бол эрэгтэй цүнх Японд бол. Тий. Гэхдээ эмэгтэй хүн ч авч болдог. Аль аль нь л барьдаг гэсэн үг. Энд байгаа бүх бүтээгдэхүүнүүдийг ер нь бол эр эмгүү хэрэглэж болдог. Би өөрийнхөө хараа шууд эмэгтэй цүнх байл гэж бодлоо. Монгол хүмүүс ер нь бол яг иймэрхүү цүнхийг л эмэгтэй цүнх гэж хэлдэг тий. За энэ ч гэсэн одоо эрэгтэй хүн бас барьдаг байгаа. Анх бас энэ хийж байгаа хүмүүс нь ч гэсэн аж аргалтай байх хэрэгтэй гэсэн юу гаргасан юм. Тийм учраас одоо манай брэндэд бол тэр хүний одоо хүртэл ямар юу хийж ирсэн, ямар сургалт өгсөн тэр бол ердөөс хамаагүй. Ажилчтай хандж байгаа нөгөө хандлага нь айгүй нэг хүн болгонд нөгөө хурц нөгөө ажилдсан болоо гэж би боддог хүний нөөц нь. Тэгээд нөгөө нэг одоо 14 хоногтой бид нарыг нөгөө өдөр болон заал авдаг ч юм уу те янз бүрийн тэмцээн зохион байгуулдаг ч юм уу. Янз бүрийн ер нь бол айгүй тийм бид нарыг ингэж ер нь харж үздэг. Тэр нь одоо маш их таалагддаг. Сардаа нэг удаа болохоор хүн болгонтой ганцаарчсан уулздаг. Одоо компанид маань юу хэрэгтэй байна? Чамд яг ажиллахад яг ямар юм чинь ингээд болохгүй байна, таалагдахгүй байна, чамд хэрэгтэй юу байна гэх. Ер нь бол яг ажилтнууд тус бүртэй хандаж тэгж хэлдэг. Тэгээд яагаад Монгол залуучдыг ингээд туршлагагүй залуучдыг сонгож ингэж ажиллуулж байгаа гэхээр Япон одоо технологиг оруулж ирээд Монгол залуучуудад одоо зааж өгөөд тэгээд тэр хүмүүс маань чадварчаад өөрийн гэсэн одоо чадварыг биедээ одоо хөрөмтлүүлээд тэр нь ингээд тэр бүтээгдэхүүн нь тэгээд бас хаштагаар дамжиж дэлхийд борлуулагдаж байгаа юм бол тэр Монгол хүмүүс ч гэсэн одоо дэлхийд танигдах боломж үүснэ цаагаараа тийм. Бизнес эрхлэхэд ер нь зах зээлийн хувьд ер нь хэр санагдаж байна? Хэцүү нэ. Яг хэцүү зүйл нь юу вэ гэхээр одоо Монголд
одоо бид нар чинь үйлдвэрлэл эрхэлж байгаа тэнгуут барометралын нийлүүлэлтэн дээр яг одоо дотоодоос авч нийлүүлэе гэхээр одоо дотоодоо үйлдвэрлэж байгаа барометралууд ер нь бол байдаггүй. Ихэвчлэн одоо импортын бараанууд их байдаг. Тэгээ өөр гадны орноос хамааралтай болоод ирэнгүүт одоо яг энэ коронавиг бол бүр хэцүү шүү дээ. Тэгээ тиймэрхүү байдлууд нь ер нь бол хэцүү байдаг. За тэгэхээр үзэгчдээ манай сурвалжлах баг та бүхнийг #брендийн үйлдвэртэй танилцууллаа. Энд Монголын шижгэнсэн залуучууд Монгол малын арь ширийг дэлхийн брэнд болгохоор зорин ажиллаж байна. Манай сурвалжлага энэ түрээд удирдлагж байна. Анхаарал тавьсанд баярлалаа.